24 цагийн цэцэрлэгт явдаг хүүхдүүдийн нэг сайн тал нь бие даасан, нийт ч хүмүүжилтэй болдог. Бид энэ удаад ардын хөгжмөөр хичээлдэг авьяаслаг охтын талаар бэлтгэсэн байгаа. Энэ цэцэрлэгийн тэргүүний сурагчдын нэг нь Ламаа. Ламаа 4 настайгасаа 70 дугаар цэцэрлэгт явж эхэлсэн. Одоо ахлах ангийн сурагч. Йоочин хөгжмөөр тун сайн тоглож чаддаг. Хэдийгээр 5 настай ч Монголын цэцэрлэгүүдийн холбооны авьяаслаг хүүхэд. Монголын хүүхдийн ордны эрдэм хүрэл медаль гээд олон уралдаан тэмцээнд хөгжмийн төрлөөр амжилт үзүүлж байсан юм а. Амархаараа минь гэртээ очиж амтгүй гэр нь хаана гэдгийг гэртээ очихороо юу хийж юм? Би 6 муудалд амьдардаг. Тэгээд би ээж авдаа тусалдаг. Дүүтэй зүг намаа уншдаг. За. Йоочин одоо тоглоход одоо миний дөө хэдэн ая мэддэг вэ? 3 дуу мэднэ. Ямар дуу мэдэх вэ? Яахаар хөгжмөд нь өөртөө гангийн алнадаг. Хөгжмийн хичээл нь хэр олон ордог 7 хоногт? 7 хоногт 3 хоног тоглодог. Энэ охиныг Цахирмаа гэдэг. Одоо 4 настай. Цахирмаагийн хувьд ятгах хөгжим сайн тоглодог. Анх 2 настайдаа цэцэрлэгтээ ирж байсан 8 хүүхэдтэй өнөр өтгөн айлын охин. Хөгжмийн хичээлдээ хамгийн дуртай болохоор том болоод сайн хөгжимчин болох хүсэл мөрөөдөлтэй. Багш маань надад ятгах зааж өгсөн. Тэгээд би цэцэрлэгтээ байхдаа хөгжмөө тоглодог. Тэгээд гэрт маань нөгөө хөгжим байхгүй болохоор би гэртээ хөгжмөө тоглодоггүй. Аныгийн дөө хамгийн дуртай хичээл нь ямар хичээл вэ? Хөгжмийн хичээл. Яагаад хөгжмийн хичээл нь гоё санагддаг юм бол? Яагаад гэвэл багш маань надад зөндөө их дуу зааж өгөөд хөгжим зааж өгдөг болохоор. 70 дугаар цэцэрлэгийн хувьд ардын хөгжмийн төрлөөр дүүрэгтэй болон улсын чанартай уралдаан тэмцээнд тун дээгүүр ордог. 24 цагийн сургалттай болохоор хүүхдүүд хөгжмийн хичээлээ давтах, сурсан мэдснээ батжуулахад цаг зав хангалттай байдаг байна. Ятгах сургалтад эхлээд юу бэрхшээлтэй байсан бэ? Нот одоо ми соёл яач гэж яриа гэхээр хүүхдүүд ойлгохгүй. Тийм учраас ерөөсө хүүхдүүдэд дандаа юм нөгөө за хүүхдүүд одоо энэ утсыг 3 татна. Дараа нь энэ утсан дээр одоо энэ утсыг 1 татна ч гэдэг юм уу. Тэгэж одоо ятгах хөгжмөг болоод заана хүүхдүүдэд. Хөгжим бол хүний ахуй амьдрал, байгаль орчин, юмс үзэгдлийн хөг авайг эгшгээр төслөн илэрхийлдэг урлаг юм. Ардын хөгжим, тэр дундаа ятга йоочин хөгжим нь нэн эртний хөгжмийн тоонд багтдаг. Хүүхдийг ардын хөгжмөөр хүмүүжүүлэх нь соёл, ардын зан заншлаа урлагаар дамжуулан өвлүүлэх хамгийн оновчтой алхам юм а.